Энэхүү бичлэгийг Крид гэх залуу бичсэн бөгөөд тэрээр олон нийтэд төдийлөн танигдаагүй нэгэн талхаж явах үедээ нилээдгүй сэтгэл түгшин зүйлийг камертаа болгожээ. Энэ явдал өдрийн цагаар болсон бөгөөд Крид алхаж эхлээд ердөө л 1 цаг орчим болж байв. Гэвч тодорхойгүй шалтгаанаар гинэт дүнсийн чимээгүй болсон нь түүнийг тэр дороо түгшээсэн байна. Яг тэр мөчид Кридийн урдуур нэгэн туулаа гарч ирээд гинэт хөшөж зогсжээ. Ийм хачирхалтай үйлдэлд гайхсан Крид уцаа гаргаж бичлэг хийж эхэлсэн байна. He was right there. Крид айсандаа холдон алхах үед хаа нэгтээс нэгэн үл мэдэгдэх хоолой сонсогдно. Анхааралтай сонсвол надад туслаач гэх намуухан бүдүүн хоолой дуултана. Магадгүй энэ л шалтгаанаар туулаа гинэт хөшсөн ч байж болох юм. Аюул ойртож байгааг мэдэрсэн байхыг үгүйсэхгүй. Камерт тухайн тоолоо сонсогдох мөчид өөр хинч харагддгүй бөгөөд Крид ч өөрөө юу болсон талаар тодорхой хариулт өгөөгүй байна. Үүнээс хойш тэрээр дахин тэр замаар алхаж зүрхлээгүй гэдэг. Таны бодлоор энэ зүйл ямар нэгэн сүнслэг зүйлтэй холбоотой байж болох уу? Магадгүй цаашдаа ой модоор ганцаар алхаж байхдаа болгоомжтой хандхан зөв бизээ. Хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйл хаалгыг чинь тогшвол шууд нээхээс өмнө хэн болохыг нь заавал мэдэх хэрэгтэй гэдгийг энэ бичлэг батал нь харуулна. Лупус хэмээх ганц биеэж 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тэд гэрийнхээ үүдэнд болсон хачирхалтай явдлыг камертаа бичиж авчээ. Бүгд гүн ойрондоо автан унтаж байтал нэгэн зэвхүү хүрсэн хоолой тэднийг сэрээсэн байна. Улмаар тэд утсаа аваад дараах бичлэгийг хийжээ. Лупусын гэр бүлийнх нь өмнө ч гэсэн иймэрхүү учир битүүлэг үйл явдлуудтай тулгарч байсан бөгөөд тэд бодохдоо оршин суугаа газрынхан орчимд ам дамжин тархсан хар дум шившлэг зүйлтэй холбоотой гэж боддог байна. Зарим шөнө хар сүүдэр мэт дөрүүд гэрийнхэн эргэн тойронд сэм харагддаг хэмээжээ. ¿Quién eres? Tú no eres un gato. ¿Qué pasó? ¡Ay, qué es eso! Vete de aquí, ¿quién eres? ¿Qué es eso? ¿Quién eres? Tú no eres un gato. Te ordeno que te vayas de mi casa. Тухайн шөнө гэр бүлийнх нь нэгэн муур мэт хоолой сонсогдсноор сэржээ. Үүдэн дээр камерын бичлэгт энэ дуу бүрч илүү сэжиг төрүүлэм санагдсан гэн. Гэтэ хамгийн чихүд сөрөн зүйл нь хаалганы цаана цайвар хүний мэд царай харагддаг. Энэ дүр ямар нэгэн амтан болж дүр эсгэн айсан мэт дуу гаргаж гэр бүлийг хуурч хаалгааны хийг оролцсон бололтой. Энэ бичлэгийг үзсэн хүмүүсийн дийлэнх нь үүдэнд байсан зүйл муур биш харин өөр хорон санаат зүйл гэрт нь нэвтрэх гэж оролцсон хэмээн үзэж байна. Энэ явдлын дараа Лупус гэрийнхээ хаалгыг хизээж баталгаагүй нөхцөлд нээдэггүй болсон гэн. Энэ бичлэгийг үзэж байгаа таач мөн адил хэн нэгэн итгээд хаалгыг чинь төгшвөл шууд онгойлгож өгөхөөс өмнө хэн гэдгийг нь заавал шалгаж байгаарай. Дараагийн бичлэгний их сурвалжинд тодорхойгүй ч бичлэг өөрөө хангалттай бүхнийг тайлбарлаж байв. Нэгэн залуу нас барсан нэгэн танилынхаа бошин дээр цочилж явх үед гинэт хаа нэгтээс бүдэг чимээ аврал ирсэн мэт дуу гарч эхэлнэ. Тэр залуу чимээний их сурвалжийг олохыг оролдоно уцаа эргэн тойрон чиглүүлж байтал дараах зүйл бичигдэн үлджээ.
Хэрвээ анхааралтай чагнуул яг л булшны гүнээс ямар нэгэн зүйл үл яллаг тогшиж буймат чимээ сонсогдно. Гэтэл залуу булш руу ойртох тусам тогших чимээ улан тод болж яг тэр булшнаас гарч буйн тодорхой болдог. Энэ агшинд бичлэл хийж буй хүн үнэхээр хэн нэгэн танд байгаа мэт мэдрэмж авна. Тэгтэл гинэт дотроос нь аврал ирсэн мэт бүдгхэн жихүүд сүрэм хашаараа сонсогдно. Залуу айсандаа газар дээрээ хөшчих шиг болдог. Үнэхээр тэр булшинд хэн нэгэн амьд хүн байсан хэрэггүй эсвэл олон үзэгчдийн боддог шиг нас барсан хүний сүнс түүнтэй холбоод барихыг оролцсон явдлууд. Шөнийн 3 цаг 50 минутын үед гэртээ ганцаараа амьдардаг Эйрэн гэгч залуу гинэт шатны зүгээс салгах чимээ сонсоод сэржээ. Болгоомжтойгоор шатыг чиглэн очих үед түүний камер дараах чихүүд сөхрөмзүүлийг бичин авчээ. Бодлого Эйрэн цагдаагийн газраас аимшигтай мэдээ сонссон байна. Доод давхартанд амьдардаг хөршин хэдэн 7 хоногийн турш харагдаагүй байсан бөгөөд Эйрэн ч мөн хөршийнхэн цонхны эргэн тойроод нисэлдэх үе олон ялаа сэжигтэй өмхий үнэрийг анзаараад байсан байна. Эцэст нь цагдаагийнхан түүний хөршийг гэртээ нас барсан байсныг тогтоожээ. Үнэр ялаа бүгд үүнтэй холбоотой байсан байна. Хөршин яг доорх давхартанд амьдардаг байсан тул энэ явдал Эйрэннийг маш ихээр түгшээж эхэлсэн байна. Үхэл гэдэг зүйл яг хөл доор нь мэдрэгдэж буй мэт санагддаг байсан бөгөөд зарим шин энэ мэдрэмж нь бодит үйл явдал бол хуурдаг болжээ. Бодлогын угаалгын өрөөнөөс хацралтай чимээ гарч яг л хэн нэгэн тэнд нуугдаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Хөршин нас барснаас хойш Эйрэнний байранд гэрэл анивчих шатнаас салхах чимээ гарах зэрэг эр бусын үзэгдлүүд илүү их гардаг болжээ. Нэгэн орой тэр даруй утсаа гаргаж тохиолдож буй хачин үзэгдлийг бичин авах үед дараах зүйл тохиолджээ. Here we go again. The lights.
Ooh. See? He's doing it again. I'm not gonna run. Oh shit! Гэрлийн чийдэн анивчиж зарим зүйлс өөрөө хөдөлж эхэлдэг. Яг л үл үзэгдэж нэгэн оршиж буй юм. Энэ явдлын дараа Эйрэн улам их айдас давтаж нэгэн үзэгчийн зөвлснөөр сүнс хөөх дом хийхээр шийддэг. Түүний хэлснээр хүч асааж өндөг байршуулснаар муу ёрын зүйлсийг гэрээсээ хөөдөх юм ээжээ. Use what y'all said and put the egg in the middle of the room. The egg in the middle. Okay. It keeps going out. Okay, it's good. Okay. If anything is here, you are not welcome. Is it going out? Oh, it's good. You're not welcome here. You have to leave. You're not welcome. I really didn't want to light. You're not welcome here. You have to leave. There we go. Don't show no fears. You're not welcome here. You're not welcome in the corners. The thing is moving. Not welcome here. You have to leave, find your way out. Okay, I think that's enough. I think I just get into spirit mode. Сүжээр өрөөг тойрон ариутгаж байх үед булангийн гэрэл өөрөө ажиж ирж эхэлдэг. Мөн хаалганы дээр үлгөөтэй зүйл өөрөө савлаж эхэлнэ. Хамгийн жигтэй тэрээр өрөөнд байрлуулсан өндгөө аваад хагалах үед нүдэн тэтгмээргүй зүйл тохиолдно. Over there, I have a bad spirit in here. Something. Өндгөн дотроос хав хард өтгөн зүйл асгарна. Үүнийг үзсэн хүмүүсийн хэлж буугаар ийм зүйл өндгөөс гарвал муу ёрын сүнс байгаагийн тодорхой шинж хэмээжээ. Тэрээр дахин өөр төрлийн сүж ашиглан дахин дом хийж цонхоо нэгээд энэ удаад бүрч хатуу өгсөр сүнсийг хөөхийг оролдоно. Okay. Here we go. So if there's a demon in here, you are not welcome. You have to leave. You're not welcome. Still smoky. It's barely lit. You know, people don't think that you're real. People actually think that you don't exist, but I want to show them. So show yourself. Don't be scared. Just show yourself. Come out. Okay. Something's definitely showing itself. I'm scared to go around this corner. Oh, see. Here we go. Okay. I'm actually gonna turn on this light. Right now, I kinda just wanna turn around. Okay. Well, if you're here, you have to leave. Or do something to this egg. Do something to this egg. Move it. Okay. Maybe it left out the window or something. Okay, let's go do the egg.
so I can leave my apartment. There's nothing on my hand, nothing. I want to get out of here. Okay, here you go. And again, I don't know why. Эйрэн шатаар бууж явах үеэр дахин алхах чимээ гарч 2 дахь удаага тавьсан өндг нь бүрч илүү харамгтай болдог. Мөн үгээрч зогсохгүй түүнийг найзуудтайгаа хамт байх үед ч хачин үзэгдлүүд үргэлжилсээр байв. So the TV turned off right now by itself. This has been happening too. Dude, something like that, dude, you gotta. I feel like I've seen that before. You gotta. Whenever since I was young, you gotta like call it out or something. Like you just gotta. That is call like. creepy, Literally, bro, dude. just like, is anybody here? Is anybody here? Like, no, you just gotta. You just anybody here? Throw. Удирдлага өөрөө гулсан хөдөлж байгааг та бүхэн харсан ба. Камерын ард ямар ч хүн байхгүй, ямар ч уяа татах зүйл харагдахгүй байтал ийм хачин зүйлс тохиолдно. Эдгээр үзэгдлүүдийн тайлбар одоо хүртэл байхгүй хэвээр. Эйрэн бичлэгүүдээ олон нийтэд хуваалцаар байгаа бөгөөд хэн нэгэн тусалж магадгүй гэсэн найдвартай нь үргэлжлүүлэн баримтжуулсаар байгаа аж. Таны бодлоор Эйрний байранд юу болоод байна вэ? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Хүүхдтэй холбоотой аимшигын бичлэгүүд ихэвчлэн биднийг хамгийн ихээр айдас давтуулдаг бөгөөд дараах бичлэгч мөн үнэхээр олон зүйлийг өгвөл. Дараах бичлэг нь гаднаа энгийн бүр сэтгэл хөдлөхөн мэт харагддагч яг үүндээ сэтгэлд нэг л тийм хачин мэдрэмж төрүүлнэ. Энэхүү бичлэгийг ээж нь хүүтэйгээ орон дээр тоглож байх үедээ бичиж авсан бөгөөд яг тэр агшинд нэг зүйл тохиолдож ээж тэр тариу утсаа авч бичлэг хийжээ. Хүү орон дээр тоглож байхдаа гинэт өрөөний нэгэн хоосон булан ширтэж эхэлнэ. Улмаар тэр эргэж хараад саяхан нас барсан аавынхаа зургийг заана. Үүний дараа болсон явдал ээжийг хэлэх үггүй болтол гайхшруулжээ. Who is it? Who is it? No. Who's that? Who's up there? Who is it? Who is it? Who? Who is it? Who's that? Энэхүү бичлэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч гэсэн үдсэн хүн бүрт энэхүү бичлэг унагтай хэрнээ зарим талаараа аимшигтай мэдрэмж төрүүлнэ. Олон үзэгч хүүгийн харсан зүйл бол түүний аавын сүнс гэж итгэдэг. Учир нь хүү аавынхаа зургийг заангаа тэр хоосон булан руу харж зураг болон булан хооронд байнга ээлжилсэн харж байгааг та бүхэн харсан баг. Энэ нь ээжийнхэн хувьд хүүн аавтайгаа ямар нэгэн байдлаар холбогдож байгаа мэт санагдулжээ. Хэрвээ үнэхээр тийм байсан бол энэ бичлэг нэгэн зэрэг сэтгэлд дулаанч бас нууцлаг мэдрэмж төрүүлнэ. Хүүгийн харсан зүйл үнэхээр аавынхын сүнс байв уу? Эсвэл зүгээр л хүүгийн төсөөл байв уу? Та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Дараах бичлэгийг Лойрен Компс гэх нэгэн эмэгтэй гэрт нь болоод байгаа хачин жигтэй зүйлсийг олон нийтийн сүлжээнд хуваалцдаг. Түүний гэрт хачирхалтай тайлбарлахын аргагүй зүйлс олон удаа тохиолдсоор байгаа юм. Товчондоо Лойренны гэрт тохиолдож буй зүйлс ердийн зүйл биш юм. Хаалганы хонх өөрөө дуурч хинч байхгүй байхад өсийг нь ямар нэгэн харагдчихгүй хүчин зүйл чангааж байсан тохиолдолч бий. Ийм хачирхалтай үйл явдлууд түүнийг өөрөөс нь гадна нохоонууд ингэж бас айдас давтуулах болжээ. Лойрен гэрт нь муу ёрын сүнслэг зүйл оршин суудаг бөгөөд энэ нь өөрт нь болон түүний нохоонуудад аюул учруулах зорилготой гэж итгэдэг байна. Сүүлийн бичлэгт Лойрен үүдний давжаа дээрээ найз залуутайгаа уцаар ярьж байх үед нь бичигдсэн дүрсийг олонд хуваалцжээ. Hey, when you
gotta wait for my work clothes to dry. And I'm coming. Okay, I'm hungry. I understand that. I can't just not leave without my work clothes. Okay, that's fair. Well, do you want me to just make something here? What do you have? I mean, like pizzas or maybe chicken nuggets, nothing crazy. Do you have ranch at your house? No, can you bring your lunch? Pretty much. Come on. Dude, my door just closed. Is that the slam sound? Yes! And it's locked. What the fuck? I just got locked out of my house. Is anyone there? Yes! Nobody's here! That's kind of scary. Where's the door? Luna! Luna's inside by herself. I don't even see her in there. Well, Hang on. Don't do anything rash. Lady? Hello? Oh, she's nudged. Эхэндээ түүний хаалга маш хүчтэй хаагдаж хэн нэгэн хүчтэй савсан мэт сонсогдно. Гэртээ үлдсэн нохоонуудаа бодон сандарсан Лорен арын хаалгаар орж чадсан ч тэр хаалгач бас өөрөө хаагдаж хаалганы хонх өөрөө дуурч ихснийг та бүхэн харсан баг. Энэ бүхэн дахиад л сүнслэг зүйлтэй холбоотой гэдгийг Лорен ойлгосон бөгөөд тэр даруй нохоонуудаа аваад гэрээсээ гарч зүгтсэн байна. Энийн явдлын дараа Лорен хэд хоног найдаалгынхаа гэрт хоноод тайвшрах хүртлээр гэртээ очих зориг гаргаж чадаагүй гэдэг. Гэвч хэд хоногийн дараа гэртээ иргэн ирэх үед дараах зүйл дахин тохиолджээ. Luna, come here. Sit. Come here. Can't see. Харахад энгийн мэт санагдах энэ үйл явдал цонх тогших чимээгээр эхэлдэгч тэрээр цонхоо нээсэн нь хамгийн том алдаа байлаа хэмээн энэ бичлэгийг үзсэн хүмүүс хэлдэг. Учир нь тэр чимээ гаргасан хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл гэрт нь ороод ирчихсэн байх магадлалтай. Хэн байсан нь тодорхойгүй үл таних этгээд ч үж мэднэ. Эсвэл сүнс ч үж магадгүй. Гэхдээ үүгээр дуусаагүй. Хэдхэн хормын дараа өрөөнд дотор нь хэн нэгэн шивнэх мэт хөөй эсвэл сайн уу гэхтүү гарсан бичлэг дээр тодхон сонсогддог. Энэ бүхнээс хойш Лорен гэрээсээ үнэхээр нүүх талаар бодож эхэлсэн бөгөөд үзэгчдийн дийлийнхэн ч мөн ингэхэн зүйтэй хэмээн зөвлөж байгаа. Гэхдээ тэр одоогоор нүүгээгүй байгаа тул түүний гэртх аимшигт үзэгдлүүд үргэлжлэх магадлал өндөр. Магадгүй бүр илүү ширүүн болж ч мэднэ. Өмнөх бичлэгүүдийн адилаар энэ явдалч мөн нууц хിവэр үлдэж байна.